Hello world гэдэг шиг би бүр үнэхээр happy байна. Happy байна. Юу гэхээр би ийм ширээ, ийм сандал асан. Тэгээ дөнгөж сая өглөө зүгээр л найзуудтайгаа чаталж байгаа. Та нар манай гэрт ирээд хамт хичээлээ хийсэн чинь ширээ сандал байгаа мó гэдэг юм байхгүй гэдэг юм. Нэрээ би яагаад ширээ сандалтай болоё гэж бодоод яваад байсан ирнээсээ ерөөсөө давгарахгүй байсан юм бол яагаад ингээл газраар ерөөсөө ийм ширээ өндөр ширээ байхгүй ингээд газраар суугаад хичээлээ гээл хаалаа идэт байсан бол гэж бодож байгаад тэгээ өнгөө цаг юм байна ороод тэгсэн чи 2019 онд 2 жилийн өмнө тавигдсан нэг зар байсан. За би цохоо ави сандалтай болъё гэж бодоод яваадсан тэгсэн чи яагаад ч юм зүгээр л би нэг сарын дараа 2 сарын дараа 3 сарын дараа 4 сарын дараа 5 сарын дараа би хятад буцчин очоод тэнд миний гоё тухтай ширээ тухтай миний өөрийн маань доормын өрөө хүлээж байгаа гэж бодоод төвчээд яваад байсан чинь ер нь бүтчихгүй нэ. Тэгээд productivity гэрт ирэхээр ингээл навс унцдаг. Ерөөсөө хичээл хийх, ажил хийх vibe байгаагүй. Тэгээд яг хоо карантины үеэр болохоор бүгд гэрээсээ ажиллаж байгаа гэж бодонгууд хаач бас хамаагүй карантины үеэр бол ажиллаа, гэртээ сайжсан боловч яг ийм ширээ хэрэгцээнд маань маш их өгүүлэгдэж байсан. Тэгээд маш гоё хэрэг тохиолдсон нь санаа зүв бол заяа зүв гэдэг шиг үнгүүцэг имэн дээрээс энэ ширээ сандал хоёрыг нийлүүлээд 140 мянган төгрөгөнд авсан. 140 мянга штэ. Энэ ширээ сандал заяа бүр ингээд ийм супер кул заяа. Тэгээд харуулах юм бол ингээд ийм бүхсний хэлбэртэй дээшээ доошоо болдог. Энэ дээр байгаа бүх юмнуудаа өөртөө бүтэн жилийн хугацаанд судларсан бүх юмыг гаргаад тавьсан байгаа. Айл болох цомхон амьдралын хэм маягтай болох гэж хичээж байгаа болооч чадахгүй нөө. Тэгтээ хав те зүгээр те. Окей, за тэгээ хэдүүлээ дандаа эндээс бичлэгтэйгээ уулзаж магадгүй. Би та нарт хэрэгтэй хятад хэлтэй холбоотой ийм сууж бичих бичлэгүүдээ бүгдийг эндээс бичиж гэж бодож байна. Яа. За ширээний хаан details-ыг та нарт харуулъя. Би ихтэй нэг дахиад илүү найзаагаа гуйсан байгаа. Тэгээд 10 минут бараг тохижуулсан. Найз маань ирээд бүр гой будаад тэгээд ийм юу хуулга муулга наагаа цагаан өнгөтэй болгоод бит хоёр гой янзлна. Тэр хүртэл өөрөө тохижуулсныгаа та нарт хуваалцъя. За ширээний түмпүүчгнүүдтэй тэгээд ийм том тавцантай дэшегийн ийм өндөр ширээ байгаа. За тавцан нь болохоор ийм том. Энд дээр бол яаж юм бол хараач ажиллаж болохоор санагдсан. Эндээ болохоор ийм төвжээтэй хоёр дүнбүүжгтэй тэгээд 50 өрөөтэй. За би та нарт энд ирснээр цуглуулсан юмнуудаа харуулъя. За хамгийн эхлээд болохоор энэ миний төрсөн өдрийн миний хайртай найзуудын маань өгсөн миний нэртэй Номойхо гэдэг нэртэй лаа байна. Энэ сүүлд авсан Бериний нэртэй лаа хайлаад асааж чадахгүй байгаа. Cute харагдаад. За энэ хэсэгт болохоор би балын сав байхгүй. Энэ Pandora-гийнхаа бугуучны уутыг бэлгэндэрсэн ээжээс маань бэлгэндэрсэн уутыг ингээд байгаа. За энэ болохоор маск байна. Уруулын балзам гарын тахсан. Байнгын хэрэглэдэг найзууд маань. За ингээд миний сая шинэ авсан MacBook. Би өчигдөр шинээр ийм хөсөг гэд Монголын брэнд гэдэг та нар мэдэх бах. Тэдний ийм кейс авсан. 13 инч багтдаг. Энэ тэгээд супер cute. Хамгийн таалагдсан юм нь доторл нь ингээд даавн болохоор ийм эсгийн кейсүүдийн нэг дутагдaltaй тал нь өмхирч гээд байдаг гинэ урт хугацаанд хэрэглэхээр. Тэнгүүд энэ болохоор дотоорын даавн дотортой. Тэгээд ингээд локлчдаг. Энэ
бүр cute байгаа. Ийм болохоор юм cap. Ийм кейс таасан. Энэ бол үнэхээр cute. Энд дээрээ тэгээ шууд тавиад компьютероор хэрэглэхдээ цэвэрхэн ашиглаад байна. За энэ сая камерны маань микнийх нь дээр нь түгж байна. За энэ дээр болохоор угаасаа ингээд нөгөө санаа манаа янз бүрийн бичдэг хэрэгтэйргүй цааснуудаа тавьчихсан. Энд одоо уншиж байгаа Баярахын ном байна. Энд дээр намертэндээ дурсгав шууд шаа бичсэн. Баярахын гар үсгтэй ном байна. Марта Рохтодтай бэлгэлсэн баярлаа. Яг ном нь гараад маргааш нь бараг шууд бэлгэн тавьсан. За энэ болохоор манай эмэгтэй захирал, энэ эрэгтэй захирал, эмэгтэй захирлын маань шинэ жилээр бэлгэлсэн Global Nomad Planner дэвтэр байна. Энэ болохоор ингээд cute агаад хижаг girl boss. За энийг болохоор план хийхдээ ингээд ашиглаж байгаа. Миний өдөр болгоны найз болсон бас нэг өдөр болгон хэрэгэлдэг зүйлсүүдийн маань хайртай зүйлсүүдийн маань нэг байна. За энийг ингээд давхарлаа тавьсан. За дээш. За энэний түүхийг сая ярьсан. Энэ болохоор ийм наалт. Тэгээ энд нь жоохон халтарцсан байсан болохоор би шууд ингээд арилахгүй харан дараад наацсан. За энэ дотор болохоор ил тавхад царай муутай дэвтэр янз бүрийн номнуудаа хийсэн байгаа. За энэ болохоор шинэ жилээр ээжээс ирсэн бэлэг. Энэ гацар мод ээжийн бэлэг. За энэ өвлийн өвөөгийн лаа гэл татван гэл хастаг. Энэ бас ээжээс ирсэн бэлэг. Энэ ягаалаг би өөр юм хартаас авсан. Энэ birthday time бас төрсөн өдрөөр авсан. Энэ unicorn-тэй дэвтрийг болохоор сая Мартаар бэлгэн авсан. Дандаа нь бэлгэний юм авсан юм байна. За энийг болохоор өөртөө төрсөн өдрөөр укулелээ сурах гэж укулелээ авсан. Happy birthday queen. За энэ болохоор би гэлээ найзынхаа стартапынхаа нээлтнээр очиод тэгээд тэр үед зурсан зураг байна. Энэ болохоор хайрцаг миний компьютерний. За энэ камерны маань Sony-гийн цаанаас нь авсан цүнх юм билээ. Тэгээ камера дотор нь хийгээд ингээд явчихдаг. Тэгээд энэ камерны маань хөлний уут дотор нь байгаа. Яг. За энд болохоор ил байхад гоё харагдах номнуудаа тавьсан байгаа. Саяын давталгаа хончноос барилгачин гэдэг ном байна. Энийг уншаа. Энэ түүхийг маш гоё энгийн сонирхолтой байдлаар бичсэн Монголын сүүлийн үеийн түүхүүдийг. За энэ болохоор пандемийн үеэр уншина гэд авсан. Уул айгу гоё ном гэсэн даанч унших цагаалтгүй гэд хавцсан байгаа л. За энэ болохоор Sweet Kitchen-ийн дэвтэр нь номон дэвтэр байна. Энэ дээр өөрөө жороо бичээд зааврын дагуу шинэ жорш сурдаг дэвтэр. Нэг Томьёскэсийн workshop-ыг, тэмүүлэгчийн workshop-ыг би зохион байгуулсан. Тэгэхэд бэлгэнд авч ирсэн. Бас нэмэдэ дурсгав гэсэн гар үсгтэй. За энэ хоёр бас адилхан. Энэ манай Томьёскэсээс гарсан гарын авлагууд ур чадвар суралцахтай холбоотой хичээлүүд оруулаад тэрэндээ ийм гарын авлага дагалцдаг байгаа. Анхны авсан 100 хүнд ийм гарын авлага дагалцсан байгаа. За энэ ямар хүчтэй вэ гэхээр хичээл дээр агуулгадж байгаа зүйлсүүдийг ингээд ном гаргаад тавьсан байгаа. Энийг болохоор манай интерн нандаа маань хийжсэн бүр супер одоо томоожин зурдаг. Ийм гоё билээ 10 жил тахта ийм хэмжээний e-book ном хэвлэх мундаг байсан гэж бодохгүй наа. Баярлалаа нандаа. За энэ болохоор манай Эркастийн маань бас гарын авлага. Энийг бас би workshop-ын зохион байгуулад бид нарт бүгдээрэнд нь өгчээсэн байна. Энэ болохоор бас супер cool CSGO гэж юу вэ? Энэ цаасны формат. Энийг бас манай нандаа маань
Тэгээд дизайн дээр намка маань суусан. Та нар тэгээд скиллсийнхаа хичээлийг хөтлөж аваад e-book-ыг бол татаж авч болно. Яг ийм хэвлэж авах гэсэн юм бол өөрөө хэвлээд авч болно. Ийм байгаа шүү. За энэ хоёр ингээд дуслаа. За энэ болохоор ийшээ тавьчих. Энэ болохоор Батлага ах бит хоёр миний ажлын хамтрагч байсан асан Батлага ах бит хоёр юунд явж байгаад гинт дэжсэн чинь ахын дөө хоёлоо ийшээ зан назрын музей ороод гарыг гэд. Тэгээ ороо гарсан чинь таньдаг найз нь ийм Nubin Food and Agriculture гэдэг ийм organization United Nations-ийн Nubin ийм гоё дэвтэр тэгээд усны сав хоёр өгсөн. Усны савын та нар мэдж байгаа бол өглөөнийхөө 5 AM routine дээр ийм усны савыг хэрглэж усууж байсан. Дотроо цайрын савх хийгээд. За, үүний дараа миний колор боддог зургийн дугнууд нь байна. Энийг бас бэлгэнд авсан. Энд юу н бэлгэнд аваагүй юм гэж алга. Бүгдийг бэлгэнд авсан юм байна. Тэгээд ийм гоё хүмүүс миний иргэн тойронд байгаад баярлалаа. За энэ гэрэл ямар ч та хэлээ гэхээр бас бэлгэнд авсан. Та нар мэддэг бол Instagram дээр Grey Home Decor тийм Grey Home Decor гэдэг дэлгүүр байдаг. Тэр дэлгүүрийг манай Бээжингийн их сургуульд эмчээр суралцсан найз маань ажиллаулдаг. Тэгээд манд хоол хийж ийцсэн. Маласянгва гэдэг хятад хоол хийж идэж хахад айл дээрээ хоос ирж болохгүй гэдэг ийм гоё хам бархцаатай гэрэл авчирч өгчээсэн байна. Ийм гоё ширээтэй болсон. Утгагүй дахиад гоё тохижуулчаад дараагийнхаа бичлэгээ хэлүүлээ. Уулзъя. Bye bye.